Би энэ суугтаа бичлэг хийдэг болоод 7 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд бичлэг хийснээрээ ямар давуу талтай байсан. Тэгээ магадгүй зарим хүмүүс сонирхолтой байж магадгүй гэж бодоод YouTube-ээс хэрэг мөнгө олсноо бас хуваалцъя гэж бодлоо. Намайг Амина гэдэг. Би 26 настай. Тэгээд 19 настай байхдаа 7 жилийн өмнө энэ YouTube суугтаа анхныхаа бичлэгийг оруулж исэн. Би анх 7 настайдаа YouTube гэдэг энэ платформыг олж авч ирсэн. Тэгээд айгүй хүмүүсийн тийм YouTube бичлэгийг үздэг байсан. Тэгэл тухайн үед одоо хэн байсан Bob's Beauty, Michelle Phan, Janem гэл тэ иймэрхүү ингээд YouTuber-уудыг айгүй үздэг байсан. Тэгээд тухайн үед YouTube бас айгүй өөр байдаг байсан. Сүүлийн 24 цаг хамгийн хүзэлт авсан бичлэг нь яг эхний пэйж дээр гарч ирж мэрдэг. Эсвэл бинтайгаа чаталж болж малдаг. Тэгээ ер нь YouTube дээр байршиж байгаа гоё тийм long form контентуудыг би үзснээр амар гоё тийм хантай мэдрэмж авдаг байсан болохоор би багасаа л YouTube дээр бичлэг хийдэг болох юмсан гэж хүсдэг байсан. Би энэ YouTube channel-аа болохоор яг 11 онд нээж исэн. Тэгээд 11 онд би 12 хүрэж исэн. Тэгээд анхныхаа бичлэгийг би оруулж исэн. Тэгээд миний YouTube channel-ийн нэр болохоор Amina Эрдэнэ биш Lover of Anything 101 гэдэг нэртэй ийм YouTube channel байдаг байсан. Тэгээ амар хөөрхөн 11-2 та байхдаа анхныхаа YouTube бичлэгийг оруулаад тухайн үед би 24 бичлэг оруулаад 24 бичлэгнийх нь нийт үзэлт нь 804 болоод тэгээд 24 subscribersтай болж илүү. Тэгээд тухайн үед хөөрхөн бичлэгнүүд тэгээл ингээл нэг жоохон тэгээл компьютерийнхаа камерыг асаагаал усны засалт масал тэгээл төгөлдрөөр тоглож байгаа бичлэгээ хийгээл айгүй хөөрхөн бичлэгнүүд хийдэг байсан. Тэгээд 13 14 хүрээл би нэг жоохон өсвөр насны нэг тийм үе болд нь штэ. Тэгэл би бичлэгнүүдээ бүгдийг үзээл магадгүй тэр үедээ өөр хүмүүстэй өөрийгөө харьцуулдаг ч байсан юм уу. Бичлэгнүүдээ үзээд бүр айгүй хичээд тэгээд бүх бичлэгээ устгацсан. Тэгээд private болгоогүй бүр устгацсан. Тэгээд би тэрэндээ амар харамсдаг. Яагаад шууд устгаа хийсэн болоо одоо үтсэн бол надад амар хөөрхөн дурсамжууд байх байсан. Тэр үеийнхаа ингээд өөрийнхөө ярьж байгаа тэр бичлэг гэдэг чинь ингээд хүний ингээд яг байгаа байдал нь ч гэдэг. Тэгэхээр тухайн үеийнхаа тэр ямиг устгахсандаа бас жоохон харамсдаг. Тэгэл 13 настайдаа бүх бичлэгүүдээ устгаал тэгэл өсвөр нас болоод 19 он хүртэл те бичлэг хийдэг болох юмсаа гэж амар хүсдэг байсан. За бүр байн хүсдэг байсан. Тэгэл яг 10 жилийн өмнө 16 онд 10 жилээ төгсөөд бид нэр ингээд ангийнхнараа нийлээд сууж байхдаа би бинийгаа 10 жилийн дараа ямар хүмүүс болсон байх бол гэж ярьжсэн байхгүй. Тэгсэн чинь намайг бүгдээрээ бичлэг хийдэг болсон байна хаа гэж тэгдэг байсан. Тэгэл би ер нь л жоохносоо л нэг юм бичлэг хийх туртай хүүхэд байсан. Би 19 онд зориг гаргаад тухайн үед 10 кг яаж турж исэн талаараа бичлэг хийж исэн. Японд амьдардаг байхдаа. Тэгээд тухайн үед би 3 дугаар курсын оюутан байсан. Тэгэл анхныхаа бичлэгийг оруулах үед би одоо ингээд хийгээд үзэхгүй бол би харамсна гэдэг мэдрэмжийг айгүй хүчтэйгээр мэдрээд тэгэл ер нь анхныхаа бичлэгийг оруулж исэн. Тэгээд тэр хугацаанаас хойш 7 жил болсон байна. Тэгээд би тэр хувилбараасаа 7 насаар ихч болсон байна гэдэг чинь бүр амар би бүр ингээд YouTube руугаа орсон чинь над руу 7 жилийн минь хүргэе гэдгсэн бохгүй юу. 7 жилийн турш бичлэг хийсэн байна. Баярлалаа гэд YouTube-ээс ингэж ирээд тэгэхээр би бүр 7 жил болсон гэж үг. Тэгээд 19 онд анхныхаа бичлэгийг оруулахдаа айгүй хөрхөн олон хүнд хүрээд хурдан шууд хүрээд тэгэл хүмүүс дандаа айгүй гоё эрэг комментууд үлдээгээл анх тэгж эхэлчихсэн. Тэгээд тэр үед амар гоё санагдчихсан. Би ингээл 1000 subscribers хүрэхтэй уйлал YouTube partner болчлоо гэл тэнгууд бас янз янзын нөгөө даваа талууд байдаг. Жишээ нь бичлэгнээсээ мөнгө олох боломжтой болдог. Тэгэл өөр янз бүрийн нөгөө метрийн даваа талууд байдаг. Тэгээд тэр партнер болонгуудаа бас уйлал ингээл бүх юм ингээд амар гоё санагдчихсан анхныхаа бичлэгийг оруулж байхдаа би Японд байсан. Тэгээд тэрнээс хойш энэ 7 жилийн хугацаанд Японд амьдарч байгаа тухайн үед амьдарч исэн байраа харуулдаг байсан. Амьдралын хэв маягаа харуулдаг байсан. Тэгэл Канад руу нүгээл Канадад сураал амьдрал. Самэцганоо Амина тэгээд class from 10:35, but I'm here early so I can go to the gym. You?
Тэгээ энэ болохоор манай 0. Тэгээд энэ ингээд жижигхэн тасагдаа ингээд өрүүлээ амьдэрдэг. Тэгснийхаа дараа корона болоод Монгол руугаа буцаж нөөж ирээл анхныхаа ажилд ороод 2-3 ажил солиод сая сүүлд ажилласаа гараад бэр гуйлгаал сүү тавиал ингээл амьдралынхаа маш гоё нандин мөчүүдийг YouTube дээрээ хуваалцаар байсан байна. Би сүү тавьсан. Амьдралынхаа бас тийм гоё шин хуудсыг нээсэнтэйгээ холбоотойгоор таягдаж гисэн тэрний хатлаар гоё хуваалцъя гэж бодоод. Би бэр болчлоо. Ингээд агаар харсан. Ингээ болцсон юм уу? Мэдээж оюутан байхдаа л би бичлэгээ айгүй идэвхтэй хийдэг байж агаад тэгээд сүүлийн 5 жил орчим яг тийм идэвхтэй байж чадаагүй хүсэж байгаа шигээ. Яа тэгвэл дөнгөж ажилд ороод бас ажил бас хийж үзмээр байгаа шүү дээ. Тэгэл ажиллаа хийгээл завгүй болоод Монголд амьдрал тий ингээл айгүй завгүй байж агаад тэгээ сая 6 сарын өмнөөс YouTube дээрээ бичлэг айгүй идэвхтэй хийдэг болох гэж хичээж байгаа. Миний ингээд бичлэг хийдэг зорилго маань анханасаа хизээч олон хүнд хүрэх юмсан, айгүй хандлт ихтэй байх юмсан, мөнгө сайн олох юмсан ч юм уу тийм зорилго хизээч байгаагүй. Би зүгээр ийм сошиал ертөнц тэгээд YouTube гэдэг энэ том платформны нэг зүгээр буланд ингээд хөөрхөн гоё communityтэй өөрийнхөө хүсэж байгаа бичлэгнүүдээ хийгээд тэгээд хөрхэн communityтэй болохыг л хүсдэг байсан. Тэгээд тэр маань биелсэн. Одоо ингээд харангууд яг миний 7 жилийн амьдралын ийм дурсамжийн архив байгаа байхгүй юу? Тэгээд ийм бичлэг болгоцсон. Тэгэхээр чи улам гоё бодтой тэрийг үзээд нэг ч гэсэн хүн ямар нэгэн эерэг мэдрэмж мэдрээд тайвширдаг ч байна уу, урам авдаг ч байна уу, эсвэл гоё хантай байдаг ч юм уу. Тийм байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж тэгээд би бичлэгүүдээ бүгдийг айгүй аз жаргалтайгаар хийдэг. Бичлэг хийх айгүй дуртай. Ингээл камерын өмнө би ярихтаа бүр амар баяр баясгалантай болчдөг. За бичлэг хийгээд дараа нь тэрийг гоё янзлаад тэгэл бүх процессд нь би айгүй дуртай. Тэгээд би яг ийм жоохон бахта бичлэг хийж эхлэхийг хүсдэг байсан. Энэ жоохон амина бас намайг одоо харж болдог байсан бол хараад ямар гоё юм бэ л гэж бодож байгаа. Тэгэхээр надад бол амар хөөрхөн санагдаад байгаа. За одоо би бичлэг хийснээр ямар давуу талтай байдаг талаар ярив. Надад одоо бодогдож байгаа айгүй гоё том давуу тал гэвэл би 19 наснаас 26 нас хүртэл бүх бичлэгнүүдээ үзээд өөрийгөө хэн байсныг, юу боддог байсныг, яаж амьдардаг байсныг бүгдийг яг гоё бодтойгоор ингэж харах боломжтой байдаг. Надад зүгээр юм олон нийтэд цацдаггүй мөртлөө private тохиргоогоор тавьдаг бичлэгнүүд хүртэл байдаг. Тэгэд энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүст ингэж уриалмаар байна. Бичлэгээ олон нийтэд цацах шаардлагагүй. Гэхдээ аль болох гоё бичлэгнүүд сайн аваад тэгээ айгүй энгийн байдлаар iMovie дээр ч юм айгүй амархан аппликейшн хэрэглэж эвлүүлээд тэгээ YouTube дээр private байдлаар постлж явах. Утсан дээр чинь багтаамж дүүрээд авахгүй. Тэгээ private болохоор өөрөө зүгээр үзэж болно тий. Энд чинь ингээд амьдралынхаа мөчүүдийг айгүй гоё дурсамж болгож үлдээх боломжтой. Тэгээд олон нийт рүү цацах албагүй зүгээр өөрсөндөө гоё тэр бичлэгнүүдэд хадгалах нь үнэхээр гоё юм шиг. Би одоо ч гэсэн ингээл бичлэгнүүдээ үзэхээр бүр амар гоё идэв шүү дээ. Ингээл 19-20 настай амина ямар байсан бэ? Канадад яадаг байлаа гэл ингээд магадгүй зүгээр ингийн өдөр тутамдаа мартдаг тэр жижиг деталуудыг тэр бичлэгнүүдээс олж авдаг. Тийм болохоор энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс бас тэгдэг болохыг хичээгээрээ үнэхээр гоё өгдөө шүү дараа нь харахад тий. За давуу талууд гэвэл нэгт дурсамжийн архив болох боломжтой. Хоёрт болохоор өөрийгөө яаж өөрчлөгдсөнийг, ямар хүн болсныг, ямар хүн байснаа харах боломжтой. Тэгээ гуравт болохоор ярианы чадвар сайжирдаг. Ялангуяа камерын өмнө ярих ярианы чадвар харьцангуй гайгүй сайжирдсан болов уу гэж бодсон. Би жишээ нь яг ажлын гараанд гараад ингээ камерын өмнө гайгүй яриад өөртөө өрөөндөө ярьж байгаа ч гэсэн яг ажлын байранда камерын өмнө ярих шаардлага гарангууд бас гайгүй ярьцдаг болчтой юм байлээ. Тэгэхээр ер нь бол бас бичлэгээ тавихгүй ч гэсэн ингээд өөртөө ингэж ярьж ярианы чадвараа сайжруулах хэрэгтэй юм байлээ. Тэгээ яг миний ярианы чадвар бол тийм мундаг бол биш. Гэхдээ өөртөө анхныхаа төвшнийг бодоход бол айгүй сайжирсан юм шиг санагддаг. Дөрөвт болохоор бүтээлч байдлаа гадагшлуулах боломжтой. Тэгэхээр бичлэг хийхэд айгүй их зүйл ордог. Яг ингээд бичлэгнийхаа санаануудыг бичдэг, юу ярихаа бичдэг, боддог. Тэгээд дараа нь тэрийг хийдэг. Тэгэхээр
нийт 1-2 цаг болно те. Тэгэнгүүтээ тэрнээс илүүч байж болно. Тэгээд тэрнээсээ гадна бичлэгээ янзлах нь өөрөө айгүй их цаг ордог. Ямар дуу сонгох уу, ямар фонт сонгох уу, ямар transition сонгох уу гэл айгүй их жижиг ажиллагаанууд ордог. Энэ ингээд бүтээлч байдал зүгээр ингээд уцаа скрол хийхээс гадна те нэг иймэрхүү жоохон өөр байдлаар бүтээлч байдлаа гадагшлуулах боломжтой. Энэ чинь бас хобби шүү дээ. Бичлэг янзлж байхдаа л хоол унд бүгдийг марттал бичлэг янзлж чаддаг. За ингээд миний яг ганц ингээд бүх юмаа мартаад хийж чаддаг зүйл бол бичлэг янзлах. Тэгэхээр надад бол айгүй гоё тийм тарих амралт. Тарих амраад байна уу гэвэл бас жоохон биш л энэ. Гэхдээ ямар ч гэсэн уцаа скрол хийхгүй өөр илүү дутуу юм сатаарахгүй яг нэг юмдаа гоё төвлөрж ийн гэхээр бас сайн болов гэж би зүгээр боддог. Тэгээ хамгийн гоё зүйл бол мэдээж миний community. Тэгээд надад айгүй олон охтууд би анх бичлэгийг эхэлж байхад би 10 жилийн хүүхдээсэн. Тэгээд одоо би их сургуулаа төгссөн гэд бичдэг хүмүүс айгүй их байдаг. Тэгээд эсвэл одоо би дөнгөж 1-р курс байхдаа орсон. Одоо би ажил хийгээд ийм 2 хүүхэдтэй болсон ч юм уу. Тэгээд ингээд иймэрхүү байдлаар надтай хамт ингээд том болоод өсөөд явж байгаа охтод айгүй их байдаг. Тэр маань л одоо хамгийн гоё даваа тал нь юм уу да. За тэгээд бас сонирхолтой байж магадгүй гэж бодоод YouTube partner болоод хэрэг мөнгө олсноо бас хуваалцъя гэж бодлоо. YouTube partner болохын тулд нийт 4,000 цагийн үзэлттэй байх хэвээр. Тэгээд 1000 дагагчтай байх хэвээр. Бас айгүй удаан процесс болт юм а. Эхлээд хаягаа баталгаажуулна. Тэгээд хаягаа баталгаажуулахын тулд хаяг дээр ирэхин тулд бараг 4-6 7 Монгол дэвэл бараг 2-3 сар болдог. За тэгээд 6 хоорондоо кодыг оруулаад хаяг баталгаажсны дараа данс бас баталгаажуулна гэдэг дансанд нэг тодорхой тоотой дүн оруулаад тэгээд тэр дүнгийг оруулахаар бас ингээд баталгаажаад тэгээд мөнгө авч болдог. Ямар нэгэн одоо YouTube бичлэг хийдэг хүний үзэгчд нь ихэнх нь Монгол улсаас үзэж байгаа бол нөгөө реклам ads нэг явдаггүй болохоор ер нь л олох боломжтой мөнгө нь айгүй бага. Амар багаар ингээд мөлхөд явдаг. За тэгээд өөрөө нөгөө лимитээ тавьж олдог. Тэгээд $100 хамгийн багадаа хүрж иж дансанд ордог байхгүй сарда. Тэгээд би болохоор эхний 2-3 жилдээ лимитийн болохоор хэдэн доллар гэж тавилаа. Ямар ч гэсэн би анх бараг 2 жилийн дараа татчихсан маань нэг $2,000 орчмыг татчихсан. Тэгээд тэрнээс хойш дахиад нэг $1,000 орчмыг хийсэн юм уу? Тэгэхээр нэг $3,000 орчмыг хийсэн гэсэн. Тэгээд тэр мөнгөөрөө анхныхаа гоё камерыг авч ирсэн. Тэгээл айгуу гоё санагдчихсэн. Энэ $3,000-ийнх нь $1,500 нь миний англиар хийжсэн бичлэгнээс орж ирж байсан байхгүй юу? Тэр бичлэг болохоор 750,000 үзэлт аваад $1,500 тэр бичлэгнээс авч ирсэн. Тэгээд бусад бичлэгнүүд маань бол ингээл айгуу багаар ингээл дээшилдэг. Миний үзэлт бас тийм амар өндөр биш болохоор YouTube-ээс бол иймэрхүү мөнгө олсон байна. Ихэнх YouTuber-ийн орлого нь яг sponsorship-ээс бүрдэж идэг. Тэгээд би болохоор 7 жилийн хугацаанд нэг sponsorship-тэй бичлэг хийж байгаагүй. Сүүлийн 1 жил ч юм уу би яг sponsorship хийж эхлээд нэг 4-5 sponsorship-тэй бичлэг хийжсэн баха нийт. Ямар нэгэн контент хийдэг бол байгууллагууд ингээл айгүй их холбогддог, мэйлээр холбогдоод эсвэл манай бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд үзгээл ингээл явуулдаг ч юм уу те. Тэгээд миний хувьд бол яг сүүлийн 7 жил PR package-ийг Монголоос авахаас илүү гадаад байгууллагуудаас арай илүү авдаг. Тэгээд нөгөө байгууллагуудаас бэлэг авахаар заавал тэрийгэ story дэж эсвэл контент хийх албагүй. Яагаад гэвэл тэр нь цалинтай биш. Яг хөө мэдээж өөрөө хүсвэл болно. Өөрийнхөө хүсэж байгаа юмыг хийгээ тэрүүгээрээ орлого олох бол айгүй гоё даваа тал. Одоогоор ярий гэж бодсон юмнууд маань иймэрхүү байна. Тэгэл яг 7 жилийн дараа ингээ харангууд зүгээр л нэг контент биш. Яг үндэ миний бүр ингээд 7 жилийн амьдрал байгаа гэж бодохоор бүр энэс илүү үнцэнтэй зүйл болоод. За эхний 7 жил бол айгүй хурдан өнгөрдлөө. Тэгээ дараагийн 7 жил ямар ахыг сайн мэдэхгүй нь бас л хурдан өнгөрөөл 14 жилийн гэсэн бичлэг хийж иж магадгүй л. 7 жилийн хугацаанд миний бичлэгийг үзсэн бол маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Bye.